Тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол заманы юм чинь, сааса юм чинь би шоронд орохгүй байхгүй юу? Миний нэг ирээдүйн хөлбөр шоронд орох юм чинь хамаагүй шүү. Яг гэх юм бол шоронгийг мэдрээгүй учраас би шоронд ороогүй байхгүй. Тэгээ энэ бол ирээдүйн эдгээр хотын асуудал болж байгаа байхгүй. Тийм учраас одоо эднэр 10,000-аараа гинт хэрэг хийнэ. Америкчуудыг өрөвдөж чинь сааса заманы биш шүү guys. Монголчуудаа ирээдүй эртгий шүү. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 11 сарын 1-нд Берлин хотод 12 цагаас 4:30-ийн хооронд анхан шатны хөрөнгө оолтын сургалт болох гэж байгаа. Бүртгүүлэх линк нэг бол дээр эсвэл доор 50 хүний судалтай байгаа учраас гэлцээрэй. За, тэгээ контентээр өргөшнүүлье. Америкт хараастай хүмүүс баларж байгаа. Бослог хийн гэж байна. Хүмүүсийг ална гэж байна. Дээрэм хулгай хийн гэж байна. Яагаад вэ гэх юм бол халамжийн хэмжээ нь буурж байгаа учраас татвар төлөгчөөс авж байгаа халамж хоол хүнсний тусламж мөнгө нь буурж байгаа болохоор. За тэгээд тэдний реакц янз бүрийн бичлэг энэний тухай ярихаас өмнө би ойролцоогоор 4 сарын өмнө бас энийг та хэвээр ярьж ийсэн. Ерөнхийдөө Африкаас гаралтай хүмүүсийн цаг хугацаа ирээдүйн амьдралыг яаж боддөг юм бэ? Тэрэн дотор юу болж байгаа юм бэ гэх юм бол энийг дахиад хэдүүлэнийг харцгаая. За заманы. What if I told you that for many African societies, the concept of the future doesn't exist? Би таадаг Африк олон орны иргэдүүд ирээдүйн төсөөлөх гэсэн юм байхгүй гэж хэлэх юм бол та нар гайхах уу? Би гайхгүй. And that instead of time moving forwards, time actually moves backwards. За тэгээ цаг хугацаа урагшаа явснаасаа илүү цаг хугацаа хоошоо явдаг гэж хэлж байна. This was the work of John Mbiti, one of Kenya's and Africa's greatest philosophers. За John Mbiti-гийн тухай ярьж байна. Африкийн хамгийн мундаг философч. In 1969, he wrote something that completely reimagines the way we think of African time. Mbiti says time is a two-dimensional phenomenon with a long past, vibrant present, and virtually... За тэгээд Африкийн хамгийн ухаантай шилдэг тэргүүлэгч философч юу гэж хэлж байна гэх юм бол Африк хүмүүсийн хувьд бол өнгөрсөн цаг үе маш урт. Өнөөдрийн цаг үе гэсэн юм бас байгаа. Тэрийг мэдэрч байгаа учраас гэхдээ ирээдүй гэсэн юм байхгүй. No future. Using Swahili words, he describes the two dimensions of time. The first one being sasa, the now, the recent past, and the immediate future, which can... За тэгээд одоо мэдэрч байгаа. Дөнгөж өнгөрсөн цаг үе. Тэгээд баг одоо 1 цагийн дараа, 1 минутын дараа, 10 минутын дараа тэр цаг хугацааг юу гэж нэрлэдэг юм бэ гэх юм бол sasa. Be experienced. The second dimension is zamani. За, хоёр дахь цаг үеийг ингээд тодруулдаг, тайлбарладаг үг юу юм бэ гэх юм бол zamani. Zamani is the vast, endless past where all events eventually go on to live forever. Zamani юу юм бэ гэх юм бол нөгөө бүх болсон юм тийшээ ингээд очдог. Одоо хүүхчин төрдөг, чиний төрсөн өдөр гих мэдчлэн өнгөрөөд тэндээ ингээд бөөгнөрдөг, цуглардаг, тэтгүүрт гардаг. Одоо чиний эхний төрсөн өдөр, хоёр дахь, гурав дахь, тав дахь бүгдээрээ заманид амьдарч байгаа. Чиний анхны цалин бас заманы дотор амьдарч байгаа. Чиний анхны машин, анхны зээл бүх юм заманы дотор оршиж байгаа. But the future in African thought, it barely exists. Гэхдээ ирээдүй гэсэн юм Африк хүний толгоон дотор бараг байхгүй. Because time is made up of events. Time has to be experienced in order to be real. So because... За тэгээд цаг хугацаа ирээдүй бодиттой болохын тулд тэгээд жинхнээсээ бий болохын тулд чи тэрийг мэдрэх ёстой. Тог тасарч ийж чи ирээдүйг мэдэрч байгаа гэсэн үг. Хоол чин дуусч ийж чи тэрийг мэдрэн гэсэн үг. Яг гэх юм бол хөрөгчн дотор тэгээ хоол байхгүй байсан ч гэсэн чи үлсэхгүй юм бол тэр хоол хүнсний асуудал ч байхгүй. We can't conceptualize events tied to the distant future because they haven't been experienced yet. За тийм учраас бид нөгөө Африк хүмүүс зарим нь бүгдээрээ биш. Тэр хоол дуусч байгааг нь мэдрээгүй учраас, үлсэж эхлээгүй учраас тэр ирээдүйгээс хамаагүй. Мэдрэх юм бол хамаатай болно. Тэгээ гэмт хэрэг хийх юм бол шоронд ороогүй учраас гэмт хэрэг хамаагүй. Хүчингийн хэрэг шоронд ороогүй учраас бас хамаагүй.
And therefore, the future cannot constitute part of time. And this is why, according to Mbiti, African languages, at least the East African Bantu languages that he studied, don't have a word to describe the distant future. So тэгээд сая юу гэсэн бэ гэх юм бол Африкийн тэ Swahili гэсэн хэл холны ирээдүй одоо 2030 онд болох гэж байгаа юм. Байр нуурчгаа бий болох юм. Амьдрал насан туршдаа шоронд орохгүйгийн тулд би яаж амьдрах ёстой юм бэ? Ерөөдөө хүн шиг амьдрах ёстой юм бэ гэх юм бол би хөдөлмөрлөх ёстой юм байна. Тэгэхээр ингээд төсөөлөл үзэх юм бол нөгөө хөргөгч маань дүүрэн байхын тулд би яах ёстой юм бэ? Өлсөж өгөхгүй тулд би яах ёстой юм бэ гэсэн юм бол ер нь бол distant future холын ирээдүй тийм учраас эндээ би нэг санаа зовох хэрэггүй юм байна. Окей. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500 600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоор. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. За тэгээ Америкчууд зарим расист Америкчууд яаж ярьдаг юм бэ, юу ярьдаг юм бэ гэх юм бол Америкчуудын хамгийн том алдаа юу байсан бэ гэх юм бол cheap cotton. Хямдхан давны материал. Окей. Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол Африкаас боолууд авчирсан. Яагаад гэх юм бол тэднийг нөө тариалгын талбай дээр ажилуулад тэгээд Африкаас гаралтай тэр боолууд юу хийсэн бэ гэх юм бол тэр cotton plant-ыг тэр юугийг ингээд даавгийг түүгээд за тэгээд хүмүүс одоо энэ тухай юу гэж ярьдаг юм бэ гэх юм бол дэлхийн хамгийн үнэтэй даав буюу cotton юу юм бэ гэх юм бол Америкийн cotton. Яагаад гэх юм бол 1700 1600 үеэр саяар навчирсан. Тэгээд тэр Африк хүмүүс Америкт байж л байгаа. Одоо Америкийн нийгмийн систем, халамжийн систем, их сургууль, гэмт хэрэг, цагдаа, шорон, нийгэм асар их өртөг болж байгаа. Бүлэг юу юм бэ гэх юм бол Африкаас гаралтай хар хүмүүс. За тэгээд Donald Trump пинам Republican нам арчсан намтай өнөөдөр хүртэл ойлголцсноо хүрч чадаагүй. Тийм учраас засгийн газар өнөөдөр хүртэл shutdown дотор орцсон байгаа. Төрийн албан хаагч нарын цалин буухгүй байгаа. Халамжийн системийн ч гэсэн мөнгө орохгүй байгаа. Нэмээд энэ халамжийн систем дотор өөрчлөлтүүд орсон. Одоо зүгээр чи хамаагүй зүгээр юу ч хийхгүй хэрнээ халамж авах боломжгүй болж байгаа. За тэгээд замааны дотор амьдэрдэг хүмүүс ирээдүй төсөөлж чаддаг хүмүүс яадаг юм бэ гэх юм бол юм тарьдаг, өөрийнхөө бэлтдэг, юм хоримтлуулдаг, юм цуглуулдаг. Яагаад гэх юм бол эзний цагт үл болох магадaltaй. Гэхдээ Африк хүмүүсийн хувьд бол үл мэдрээгүй юм бол үл гэсэн юм байхгүй учраас тэр ирээдүйдээ ерөөсө бэлтдэг. Нэмээд дээрэс нь халамж өгдөг засгийн газар гарч ирээд сар болгон 7 хоног болгон чи төрөөс мөнгө авах юм бол тэр хөргөгчн дотор болж байгаа юм бас чиний хувьд бол замааны. За тэгээд энэ замааны дотор амьдарч байгаа хүмүүс халамж байх болоод ирэх юм бол юу ярьж байгаа юм сонсцгоё. I want to be in the grocery store when they start looting it. Би тэр хүнсний дэлгүүр дотор баймаар байна. Яг гэх юм бол манайхан дээрэм хийж эхэлнэ, хулгай хийж эхэлнэ. Because you think that people are going to be hungry? You think that these people not going to get their Thanksgiving? Baby, when they run up in there and start stealing them turkeys? Хүмүүс зүгээр өлсөөл байна гэж бодож байна уу? Хүмүүс ингээд зүгээр хөргөж хоосон амьдрын гэж бодож байна уу? Үгүй. Манайхан тэ тэр хүнсийг хулгай хэл. Хулгай. Одоо Америкт бас Thanksgiving болох гэж байгаа. Тэр цацраг яарал тэр том шоуыг бид нэр хулгай. It's gonna be like Christmas game early up in this bitch. I want to see the first news story. Тэгээ зул сар шиг болно яагаад гэх юм бол бид нэр манайхан туллан хулгай хийнэ гэсэн юм ярьж байна. Яагаад гэх юм бол халамжийн мөнгө нь орж ирэхгүй учраас. За дараагийн гоц ухаантай замааны дотор оршдог. I got an email from ABT
Халамжаас сайхан нэг имэйл хүлээж авлаа би. I used to get $740 a month for my 2 kids. За тэгээд би сард $740 авдаг байсан. Энэ бол миний мөнгө. Би 2 хүүхэдтэй хоолдог энэгээр. And we not getting EBT no more. They took the EBT. Тэгээд бид нэр ингээд тэр халамжийн мөнгө, хоолны хүнсний мөнгө авах болсон. They saying I gotta work 20 hours a week. Тэгээд тэд нар юу хэлж ийна гэх юм бол би 7 хоногийн 20 цаг ажиллах ёстой гинэ. I'm not working for nobody. Би хинэж доор ажиллахгүй. Би ажиллахгүй. Get the fuck out of here. Зайлаарай. This is what Americans taxpayer work for us. Тэгээд Америкийн татвар төлөгч энэний төлөө ажиллаж байгаа. Бидний төлөө. Одоо Америк татвар төлөгч хөдөлмөрлөж байгаа учраас би халамж авах эрхтэй. Одоо би ийм адилхан story юм уу reel хийх юм бол TikTok дээр ч юм уу Instagram дээр Монгол ард түмэн ингээ хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Тийм учраас би өнгөө хүнсний халамж авах хэрэгтэй. They work for me. Тэр татвар төлөгч миний төлөө ажиллаж байгаа. Энэ хүн тэгнэ. They gotta help me feed my fucking kids. Америкийн татвар төлөгч надад тус олох хэвээр. Та. Миний хүүхдүүдийг хоолох хэвээр. Get the fuck out of here. You know what I'm saying? Like don't be quitters now. Y'all been helping us all this fucking time. Тэг ингээд намайг манай хүүхдүүдийг ингээд насаараа ингээд хоолсон бидтэй. Одоо яага болж байгаа юм бэ? Гэсэн юм ярьж байна. За дараагийн гоц ухаантай замааныгийн оршин суугч. Donald Эднэр ерөөхдөө нэг хоолны дутагдaltaй юм шиг харагдаж байна уу? Калори илүүдэлтэй л хүмүүс байгаа зү тэ. motherfucking orange man J Trump. I'm gonna tell you just like this. What the fuck you mean? Who ain't getting that goddamn food stamps in goddamn November? Англиар ярьж байгаа юм бол магадгүй. Тэгээ Donald Trump миний халамжийн мөнгийг хулгайсан гэсэн юм ярьж байна. Тэгээ 11 сард халамжийн мөнгө орж ирэх үү гинөө? Cause I'm getting my goddamn shit. Би бол тэр новшин хоолоо би бол авна. I don't know about the rest of you motherfuckers, but I'm getting my shit. Cause I'm Бусад новшнууд нь яг юу гэх юм бэ мэдэхгүй. Би л өөрийнхөө хоол хүнсээ зохицуулчихна. gonna tell you just like this on Jesus Lamar motherfucking Christ. I will be at motherfucking Walmart with my steel toes on and my motherfucking helmet, and I dare a bitch try to stop me from walking out that motherfucking store with my groceries. Би Walmart ороод хүнстэйгээ гарнаа. Хулгай хийн гэж юм л та. Baby, I'm 250 pounds 250 pound. 110 кг гинэ. Би 110 кг. solid. Baby, you want to see a human motherfucking bulldozer, baby? Because that's what the fuck I'm going to turn into. If you Тэгээ хүмүүсийг эндүүдэн гинэ. Замаасаа холдохгүй юм бол ягаад гэх юм бол би 110 кг. За дараагийн бүдүүн уруултай, химэл өстэй humsa янзлуулсан байдаг. Trump cutting off food stamps right before Thanksgiving, bad and all, but my people ran out of stores with the cart full. Трамп манай халамжийг хаассан. Гэхдээ манай ард түмэн одоо хар хүмүүс дэлгүүрийг хоослоно. I bet it's gonna be some turkey on my plate. Миний тавган дээр бол хоол орших болно. Ham, mashed potatoes, greens, dressing. It's gonna all be there. Надад бол дутагдах гэсэн байхгүй. Би бол хүнстэйгээ байна. Би хулгай юм гэж юм л та. Окей. Тэгээ эдгээр ингээд шинж тэмдэг гарах юм бол эдгээр тэгээ Everybody going around saying that motherfuckers ain't getting mad at me. With the cart full. I bet it's gonna be some turkey on my plate. окей. Тэгээ замааны дотор орж байгаа хүмүүс юу мэдрэх ёстой юм бэ гэх юм бол чи өнөөдөр өчигдөр уурчигдөр өнгөрсөн 7 хоног өнгөрсөн сар хөдөлмөрлөхгүй юм бол ирээдүй хүрээд ирнэ. Замааны худлаа шүү. Саса худлаа шүү. Тэн өмнөх Ирландын тухай өчтөр ярьсан. Тэ. Испаний тухай ярьж ирсэн, Францын тухай ярьж ирсэн, Английн тухай ярьж ирсэн. Эдний алдаа юу юм бэ гэх юм бол ийм саса заман ирээдүйд төсөөлж чадахгүй оюуханы дутагдaltaй хүмүүсийг ингээ улсаараа дүүргэх юм бол имлээ болж байгаа хгүй. Тэгээд энэ Африкаас гаралтай Америк хүмүүс Америкт одоо 200 300 жил болж байгаа. Өнөөдөр хүртэл тэд нэр ингээд
Саса заманигаас гарч чадах байгаа. Тэгээ ямар төрлийн хүмүүсийг ингээд чирээд авчирсан байгаа юм бэ гэх юм бол энэ бичлэгээс хэдүүлээ хамт харцгаа. Саса кола замани. Эдрэ чи расист уу? Yes. I'm racist. Тэгээд Африк руу цагаан хүмүүс, Аз хүмүүс очоогүй байсан. Цаг үе байгаа. Тийш очсон чи тэд нар зүгээр чулуун зэсгийн үеэр явж байгаа байхгүй. Дугуй байхгүй. Окей, дугуй байхгүй, гал байсан, хоёр давхар байшин бас байхгүй. Окей. Дугуй байхгүй. Окей. Шил байхгүй, ундаа байхгүй, Coca-Cola байхгүй, таглаа байхгүй. Нэмэр хэцүү саасаа байна те. Одоо замааны болчихлоо. За. Тэгээ ингээ Америк харах юм бол тэгээ ингээд гимт хэрэг ногоон зураас ханах юм бэ гэх юм blackmail хараарстай хэрэгтэй. Sexual crimes одоо тэг хүчингийн хэрэг энэ дээр бас хар хүмүүс. Property crime одоо өмч хөрөнгийн гэмт хэрэг хулгай. Энэ зураас бас дахиад том. Drug crime одоо хар тамхины хэрэг энэ бас хамаагүй том. Тэгээд өрөвдөлттэй юм да. Одоо энэ хүн одоо яаж амьдрах юм бэ те? Тэгээ мөнхийн замааны саса дотор амьдарч байгаа хэдүүл харцгаая. And AI бичлэг биш шүү заяа. TikTok, how are you guys? Posting late, been here all day. Сайн байцгаана уу TikTok. But my daughter's in a little bit of pain, so and plus Манай охин жоохон өвдөж байгаа гэнэ. Юу н өвдөж байгаа юм бол тоо. Тэр 500 pound өвдөж байгаа she's a юм. messy eater, so I'm gonna help her and Тэг ингээд айгу замбраагүй иддэг гинэ охин нь. feed my pumpkin Зулцгаа хаалж юм да. some tacos so she don't make a mess. But it's messy. Yeah, the tacos is messy. Because she's a messy person. So we're just here having lunch. She's having lunch. Hope she don't eat my finger, guys. It'll She be a ate her own long finger. time. She ate her own finger. So you checking it and making sure. So just a quick update. Яаж We're амьдарч still байгаа юм бэ, here тэ? at CHOP. Энэ хүний амьдрал юу юм бэ? Зүгээр идж байгаа. Тэгээ хоолой буцаага гаргана штэ. Тэгээ хөдлөхгүй байна. Өөр юм хийхгүй байгаа штэ. Энэ тэгээ энэ хүн зүгээр нөгөө хоолны хар нүх байгаа зү. Тэгээ зүгээр нэг гуурс гэсэн үг штэ тэ. Дээр нэг нүх байна. Тийшээ хоол чихдэг. Доор бас нэг нүх байгаа. Тэндээсээ нөгөө хоол нь юу болоод гараад ирдэг. Just giving my baby some late lunch. Taco is her favorite. Like this is the third day in a row she's ate it. It really is? No. But she Энэ Африкийн зураг би та зөндөө үзүүлсэн. Тэгээ Африк континентийн дундаж IQ. Тэгээ Марокко 67, Алжир 76, Египт 76. Тэ Ivory Coast 58, Guinea 53, Sierra Leone 45, Liberia 45, Gabon 62. Энэ бол тэгэд оюухан чинь хүрхгүй юм бол тэгээ угаасаа маргааш нөгөө төр ирээдүй гэсэн юм угаасаа байхгүй шүү дээ. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол замааны юм чинь сааса юм чинь би шоронд орохгүй. Тэ? Би шоронд орохгүй байхгүй юу? Миний нэг ирээдүйн хөлбөр шоронд орох юм чинь хамаагүй шүү дээ. Тэ? Яг гэх юм бол шоронгийг мэдрээг учраас би шоронд ороогүй байхгүй юу? Тэ? Тэгээ энэ бол ирээдүйн эдэр хотын асуудал болж байгаа байхгүй юу? Тийм учраас одоо эднэр хар мянгаараа гэмт хэрэг хийнэ. Америкчуудыг өрөвдөж чинь. За, саса замааны биш шүү guys. Монголчуудаа тэ ирээдүй эрдгий шүү. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс анхаараарай. Ich komme nach Deutschland. За, Берлин хотод 11 сарын 1-нд 12 цагаас анхан шатны хөрөнгө ололтын сургалт болно.
За тэр сургалт хэдээс эхлэх юм бэ гэх юм бол 12 цагаас эхэлнэ. Хэзээ дуусах юм бэ гэх юм бол 4:30. Дундуура бас завсарлага мэдээж байгаа. Энэ сургалт нэр би та хэд юу заах юм бэ гэх юм бол тийм миний хамгийн амжилттай хөрөнгө оруулагчаас та хэд ер нь юу хийх ёстой юм бэ? Тэр хөрөнгө оруулагч шиг адилхан амжилт нүрэхийн тулд. За тэрийг ярьсныхаа дараа хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол мэдээж хамгийн муу хөрөнгө оруулагчийн бас жишээ авна. За тэр хүний алдаа хэрхэн давтахгүй байх вэ? За тэгээд дундуур завсарлана. Тэр завсарлагын дундуур надаас хүссэн юм асууж болно. Бас надаас ном худалдаж авч болно. Тэгээд дараа нь юу сурах юм бэ гэх юм бол энэ Монгол үрлэн зантай хэрхэн тэмцэж ерөөхдөө хоримтлал үүсгдэг болох вэ? Хамгийн сүүлийн хэсэг тэгээ үл хөдлөхийн хөрөнгө олт. За амжилттай зөв байршил ирээдүйдээ үндсэн хадгалж чаддаг өсдөг үл хөдлөхийг яаж таньж авах мэдэх сонгох вэ? За тэгээд энэ сургалт дахиад 11 сарын 1-нд 12 цагаас эхэлнэ. 50 хүний суудалтай учраас гэлс бүртгүүлээрэй. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл бүртгүүлэх линк энэ видеоны доор байгаа шүү. За зин вонсон байли.